За эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний гэдэг энэ улсын хурлын тогтоолын агуулгыг уншихаар та хэдийн заавал ер нь бол хийх ёстой ажлуудыг л бүгдийг дараалуулад бичсэн байгаа дах шүү бах юм. Яг ийм улсын хурлын тогтоол яг ямар учраас хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг нь хариулаад өгөөч. За эрчим хүчний тухай хуулиа шинжилээд найруулаа. Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдал хараат бус байдлыг сайжруулах хуулийн төслийг боловсруулад их хуралд өргөн мэдүүлээ гэж. Угаасаа та хэдийн хийх ажил өгдөө. Эрчим хүчний доктортой шилжилтийн стратеги боловсруулаа. Угаасаа боловсруулах ёстой үстэй. За ингэснээр эрчим хүчний үн тарифыг хэрэглэгчид эрх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх санхүүжилтийн арга механизмыг судалж шийдвэрлэе гинэ. Эсвэл энэ одоо бас заалшгүй тогтоол дээр тусчаач хийгдэх юм уу? Эрчим хүчний салбарт үүсэх хуримтлагдсан үр хавлагыг бууруулах, урт хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах асуудлыг судлах хийх ёстой ажил шүү. Тэгээ сүүлд нь бас ингэчээ сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой түгээх болон дамжуулах сүлжээнд нийлүүлэх хэрэгцээ орчим. Техникийн шаардлага төлбөр тооцооны механизмыг боломжсонгуй болгох. Нэг саяхан нэг таад чи сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой хэрвээ айлууд үйлдвэрлээд илүүгээ өгье гэх юм бол худалдаж авах нэг тийм журам нь гараадсэн юм шүү. Ингэцэг гүшүүнийг бүх аймаггаар яваад л энийг тайлбарлаад танаа яамнаас зарим аймагт нь яваад байсан. Тэгээ миний үндсэн асуулт нь болохоор яг энэ тогтоол байхгүй бол хийж чадахгүй байгаа зүйл нь юу юм бэ? За хоёрдугаарт эрчим хүчний салбарын ажил хайна гэдэг байгаа тий. За 22 цагийн өмнө эрчим хүч гэсэн сэтгүүл дээр гарсан мэдээллээр 48 цагаар төр хойшлуулсан гинэ. Эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг 2026-27 онд үе шаттайгаар нийт 30%-аар нэмэгдүүлэх тодорхой санал ирүүлж талуудын хооронд хилцээ эхлүүлэх боломж бүрдсэн тул гэдэг 48 цагаар. Тэгээ магадгүй энэ тогтоол нь тэрэнд хэрэгтэй юм болов уу гэж уншихаар ямар ч агуулга байхгүй. Тэгэхээр эхний асуулт нь тогтоолын үндсэн шаардлага нь юу юм? Хоёр дахь нь энэ ажил хаялттай холбоотой яг танаа салбарт юу болоод байгаа юм бэ гэдгийг хариулаад өгнө. За Андрей микрофон. За оюун гишүүний асуултанд хариулъя. За энэ дээр тогтоолын зүйл заалт дээр туссан асуудлууд дээр бас одоо эрчим хүчний салбар, эрчим хүчний яам дээр ажил зохион байгуулад явж байгаа ажлууд бол байгаа. Ерөнхийдөө энийг бол улсын хурлаас засгийн газар эрчим хүчний яамд өгч байгаа үүрэг даалгавар гэж бид нар ойлгож байна. Бас төслүүд дээр нь санал өгсөн. За тухайлбал эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл бэлтгэх ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Доктортой шилжилтийн стратегийн төслийг боловсруулад ингээд явж байгаа. Тэгээ гол асуудал дээр нь улсын хурлаас бас дэмжлэг өгч байгаа гол заалт бол энэ эрчим хүчний үн тарифыг зах зээлийн зарчим өртөгтэй уялдуулан эдийн засгийн өсөлт, эрчим хүчний салбарын өрсөлдөх чадварыг хангах хэрэглэгчийн эрхшигт нийцсэн тэнцвэртэй төвшөнд нь ингэж үн тарифын бодлогыг явуулах үүрэг даалгавар бас өгч байгаа нь энэ бол одоо гол ач холбогдолтой заалт байгаа гэж бид нар үзэж байгаа. За салбарын эрчим хүчний салбарт хоёр үйлдвэрчний нэвлэлийн холбоо байгаа даа. Нэг нь болохоор үндсэн Монголын үйлдвэрчний нэвлэлийн хорооны дэрэгдэх Монголын геолог, эрчим хүч уул уурхай үйлдвэрчний нэвлэлийн холбоо байгаа. За нөгөөх нь бол дараа нь шинээр байгуулагдсан дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний нэвлэлийн холбоо гэдэг. За ийм хоёр холбоо маань тусдаа үйл ажиллагаа явуулаад байгаа бас нэлээд хүндрэлтэй асуудал байна. За эдгээр холбоодоос 6 сарын 30 болон 7 сарын 2-нд ажил хайна гэдэг мэдээлэлээ бол одоо ирүүлсэн. За бид нар бол Монголын геолог, эрчим хүч уул уурхай үйлдвэрчний нэвлэлийн холбоотой болон эдгээр холбоотойгоо удаа дараагийн хилцэл хийгээд зарим бол тохиролцоонд хүрээд ажил хаялтыг бол одоо хойшлуулсан байгаа. 6 сарын 30-ны ажил хаялт бол хойшлсон. За өнөөдөр хоёр холбоотойгоо сая 12 цагт уулзаж зар хүргээд ярилцсан. За Монголын геолог, эрчим хүч уул уурхай үйлдвэрчний нэвлэлийн холбоо бол ер нь бол харилцан зөвшөлтслийг бол хүлээн зөвшөөрч тэдний зүгээс бол одоо ажил хаялтаа зогсоож байгаа талаар бол өнөөдөр 1:30-аас хэвлэлийн хурал хийнэ гэдгээ бидэрт бол мэдээлсэн байна. За нөгөө үйлдвэрчний нэвлэлийн холбоотой бол бид нар аль болохоор ойлголцъя, зөвшөлдсөн, нэгдсэн ойлголцолд хүрэх гэдэг байдлаар
ингээ уулзалт хийгээ явж байгаа. За оюнгой гишүүн. Харин тий яг энэ тогтооллын төсөл хэрэгтэй байгаа хэсэг нь хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн тэнцвэртэй түвшинд хүргэх цогц зарах хэмжээ авч хэрэгжүүлэх. Зөвхөн энэ л гэж ойлгогдохын таны хариултаас. Таад маань уул нь төрийн албаагчдын хувьд нэг хэрэгтэй зүйлээ хийгээд нэг ингээд айгүй аятайхан хууль эрх зүйн орчин хүчин дээр өнөөдрийн сууж байгаа бүх цагаа зарцуулах ёстой байтал нэг шаардлагагүй тогтоол гаргаж ирчээ бидний хүртэл ажиллаар уях юм. Тэнцвэртэй байдлаар л тэгэл хамгийн маяг хийх ёстой үстэй үн. Яг үндэ нэг бодтой яг тийм онсон хариулт гэж би харахгүй байна. Тэгээд хилцүүлгийн үеэр өөр нэмэлт шаардлагууд гарч ирэх хэсгийг харъя. За оюнгой гишүүн санал хэллээ. За Бачим гишүүний микрофон олгоё.